Сайн бацхан үзэгчдээ за манай сард Монголын 3-3 Сагсан бөмбөгийн холбооны Royal Lounge заалтай та бүхнийгээ танилцуулж байна. За баярлалаа монголчууд тэгээд хүн төрөлхтний цэнгэлийн манлаа буюу ойлгийн хүн төрөлхтний хамгийн том наадамд монголчууд багийн спортоор оролцохоор болсон. Тэгээд дэлхийн шилдэг 8 улс оролцсон. Тэгээд 4 эрхийн нэгийг нь Монголын эмэгтэйчүүд авсан байгаа. Сурснараа хүснээрээ дур сонирхол бас чухал. Тэгээд ямар ч байсан олимпиад оролцоход энэ заалыг бий болгоход бас маш олон хүч тус нэмэр болж байгаа. Тэгээд ямар ч байсан 1000 м квадрат одоо бид нар чи дэлхийн олон газар очлоо шүү дээ. Япон, Солонгос, Тайвань, Америк, Канада, Европ, Голланд гэх тээ. За дэлхийд одоохондоо яг ийм яг төрөлцсөн 3-3-ын ордон бол зөвхөн Монголд байгаа. Тэгээ хүмүүс бас баарнаас заал руу тий баарнд биш заалан тоглоё гэдгүүрээ байдгүйс бид нар жигнэсээ баарыг заал болголоо. Тэгэхээр заал болгохдоо дэлхийд байхгүй заал болголоо шүү дээ. Тэгээ явж байсан сайн санааны зүр шард бас ихэр сайхан сэтгэлтэй олон хүмүүсийн хамтын бүтээлээр бид бөгөөд ийм заалтай боллоо. Шинэ заал бол одоо энэ шал Юнлеогийн шал 18,000 долларын өнгөтэй, Шэлтэйгээ шийт бол 28,000 доллар. Нэг шийт нийлээр одоо 30-46,000 долларын шал шийт хоёр байна. Тэгээ энэ шал шийт хоёрын дээр олимп дэлхийн аварга явуулдаг номер 1 стандарт байхгүй юу. Тэгэхээр энэ олимп дэлхийн аварга явуулдаг шал шийдэн дээр Монгол залуус Монгол охтууд дэлхийд одоо амжилттай байгаа тамирчнууд бэлтгэл сургалтыг хийх юм бол мэдээж амжилт маань 2-3 шат ахина. Тэгэхээр энэ зааланд бол 1000 хүн суун бас дэлхийн стандартыг хангасан. Ямар стандарт үүдийн тулсан стандартын дэлхийд одоо цорын ганц event hall буюу Royal 3x3 event hall гэж хэлж болно. Тэгээ дээрэс нь энэ зааланд хүмүүс сайхан гэр бүлээрээ ирээд гоё тоглолт үзэж болно. Гэр бүлээрээ ирээд хоол унд идэж болно тий. Одоо гадаад дотоод ч одоо нөгөө бага хэмжээний ПV-г зөвшөөрдөг шүү дээ тий. Одоо NBA үзэхэд болно. Дэлхийн хөгжлийг Монголд гэж хэлдэг шүү дээ. Монголын хөгжлийг дэлхийд ч гэсэн дагж байгаатай 3-3 төлөөр дагж байгаа шүү дээ. Тэрнтэй адилхан ингээд одоо дэлхийд байхгүй монголчууд сайхан спорт, дуртай спортоо үзэж чөлөө цагаа өнгөрөөд гэр бүлээрээ хамтдаа тий ийм заал болж. Тэгээ манай одоо биднийг дэмждэг хамт олон бас тодорхой хэмжээнд тусалсан. Тэгээ цэвэр бол яг хоо Сагсан бөмбөг тайртай дуртай өөрийнхөө мар мэдээж зээл болон тий тавьж байгаа. Тэгээ зээлгүй өргүүн гэж юу ах вэ? Тэгээд өр зээл тавьж байж болох бүх юм ал барьцаад тавьсан. Тэгээ ер нь бол Монголын Сагсан бөмбөг ч гэсэн 5-5 ч гэсэн хинч тоодгүй байсан шүү дээ. Тэр үед л одоо бид нар чи Казан университет явж байгаа ч одоо би өөрийнхөө машиныг барьцаад тавьчихсан тий байр машина барьцаад тавьж хүүхдүүдэд явуулсан. Тэгээ баярлалаа. Биднийг ялагдахад хамттай байдаг. Ялгад үргэлж биднийг дэмждэг Монголын мянган Сагсан бөмбөг тайртай дуртай тий Сагсан бөмбөгийг дэмждэг. Одоо дандаа л Монгол орныг тий муу юм яриад байгаа сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ гаргадаг спонсор ивент гэх нэртэй тий Сагсан бөмбөгчдийн нэрийн өмнөөс баярлалаа. Биднийг ялагдахад хамттай байдаг үзэгчтэй гундаг ялагдахад хамттай байдаг үзэгчтэй бас баярлалаа. Ялгахад нь баярладаг нийт монголчуудтай бас баярлалаа. Тэгээд бид бөгөөд дэлхийд тулцсан амжилт гаргахын төлөө зүтгэж байгаа шүү гэж хэлж байна. Ер нь бол энэ заал маань дэлхийд бол баг ганц анхных гэж хэлж болно. Ягаад тэгэхээр 3-3-ын талбай бол ер нь бол тэмцээн бол дандаа гадаа болдог. Эсвэл нэг томоохон моолууд ч юм уу ингээд байнгын зөөж ингээд засч явдаг. Энэ маань болохоор нэг дотор танхимд яг ингээд байнгын байрш суурчдаг учраас дэлхийд бол баг ганцхан гэж хэлж болох иймэрхүү заал. Энтэй босноор давуу талууд нь юу вэ гэхээр одоо жишээл бид яг жинхэнэ дэлхийн стандарт нийцсэн шийд, шал энэ дээр яг талбай хэмжээтэй ийм юмнууд дээр байгалийн бэлтгэл сургалт их тэгээд цаашлаад олимпийн тэмцээн, дэлхийн аваргууд, өөр юудын гран при тэмцээнүүд нь бүгд ийм шалан дээр, ийм шийдэн дээр болдог учраас энэ яг стандарт нийт хангацыг өндөрч болдог учраас бэлтгэлээ энэ дээр хийнэ гэдэг маань тэмцээн дээр ч гэсэн илүү амжилт үзүүлэх нэг том хүчин зүйл маань болно гэж бодож байгаа. Тэрээр болохоор төсөөлшгүй бас нэг айгу том зүйл. Тэгээд маш сайхан заал одоо би болсонд маш их баяртай байгаа манай багийн зүгээс л. Өмнө бэлтгэл сургалтаа хаана хийжсэн бэ? Өмнө бид нар болохоор жилийн өмнө бол бид гадаа идэг гэсэн юм нь л хурдын гадаа мадаа хийдэг гэсэн. Тэгээ одоо болохоор сэлб сургууль гэж болсон байгаа. Орчлон сургуульчнаар орчлон сургуультад бид нар бэлтгэлээ хийдэг байгаа. Энэхүү зал нь Монголын 3-3 Сагсан бөмбөгийн цаашдын ирээдүйд томоохон хөрөнгө оруулалт болж чадсан байна.